За баярлалаа. Энэ би манай их хурлч одоо 2 дахь удаага л энэ хууль тогтоолоор үүрэг чиглэл болгосон их хурлын шийдвэрүүдийн хэрэгжилтэд танилцаад байгаамаа. Тэгээ хэрэгжилт бол их муу гардаг. Ер нь дунджаар 30%-тэй. Энэ бол янз бүрийн шалтгаантай. Тэгээ сая бол ингээд ариун зай гишүүний санаачлагаар нэг энэ ажлыг хэсэг гараад энэ манай байнгын хороонд холбогдох шийдвэрүүдтэй ерөнхийд нь танилцсан. Тэгээ төрөвчийн энэ ажлын хэсэг хурлаар юу бас томилтой байж байгаад оролцож чадаагүй учраас тэр үед яригдсан юмыг бас давхардуул та бүхэн уучлаарай гэж одоо хэлээтгэе давын өмнө. Тэгээ энд хэрэгжидэггүй гэдэг дүн гардаг шалтгаанууд байна. Тэр яг их хурл талаасаа байнгын орны талаас аваад харахаар энэ шийдвэрийн заалтууд нь яг чиглэл өгсөн заалт гэхээсээ илүүтэй ажлын төлөвлөгөө шиг заалтууд их өгөө явждаг. Ийм юмнууд одоо энэ байнгын хорооны тогтоолуудаар тэр 2017 оноос хойш тогтоолууд байна шүү дээ. Ийм заалтууд байгаа болохтойгоо зэрэг энэ нь нэг бол огт тасардаг, нэг бол тэгээ хаягдчихдаг ийм шалтгаан бол их гараад байгаа юм аа. За хит ерөнхий заалтуудыг бас оруулцдаг, чиглэл болгож чаддаггүй. За ингээд огтмол зүгээр одоо тухайн чиглэлээр тухайн одоо яамд хийдэг одоо ажлууд хөрөнгө оруулалтын асуудлуудын чиглэл болгоо өгчдөг. Энэ улсын төсвөр батлагддаг юм. Энэ бүхнээс болоод биелэлт их муу гардаг юм байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ өмнөх шийдвэрүүдэд баахан журам гаргана гэд хуулиудад оруулаа өгсөн. Тэгээд нөгөө журмууд нь гардаггүй. Ялангуяа хоёр яам хамтарсан юмдаар бол журам ер нь баг гардаггүй юм биш үү? Тэгээд баахан ажил хэрэгжлөө ингээ осорчдөг. Одоо бид нар чинь ер нь журмынхаа дог цойлоод хуулиараа л явна гэдэг юм чиглэлтэй байгаа юм. Тэгэхээр энэ журмнуудын асуудлыг ер нь бас л нэг эргэж авч үзмээр юм шиг байгаамаа. За манай одоо шинжлэх ухаантай холбоотой нэг тогтоол байгаа. Тэр 2017 оны 4-р тогтоол гэдэг. Тэгээ энд бол 10 гэтэн заалттай. Би тэр нэг ингээ бүгдийг хараад байхдаа зэрэг тэр 1.8, 1.9-өөс бусдыг бол бүгдийг хасчихмаар байгаа. Энд бол 3-ыг асна гэдээ оруулсан байгаа. Энд бараг 10 заалт асаад 1.8, 1.9-ийг л үлдээгээд хяналт тавиа явж болохоор та бүхэн бас тэмдэглэж аваад ингээд харуул их зүгээр. Ер нь байнгын хороо манс шийдвэр гаргахдаа яг энэ чиглэлээр өмнө нь ямар шийдвэр гарч ирсэн гэдгийг л ямар нэг хэмжээгээр одоо судалж үзчихэж гаргахгүй болвол өмнөх шийдвэрээ харлгүй байнгын хорооны тогтоолууд их гараад байдсан байна даа гэсэн ерөнхий ийм ойлголт бол төрсөн. За энэ байнгын хороо энэ биелэлтэнд хамгийн муу нөлөөлж байгаа юм нь юу вэ нөхтэн зэрэг засгийн газарт энэ та нэмж минут авах уу? Та үг хэлж байгаа нэмээд за реглишнд нэмж минут өгье. Засгийн газарт танилцуул гээд ингээд тогтоол болгондоор гарчдаг хугацаа заагаад намрын жуулганд аврын жуулганд гээд тэр танилцуул бол ерөөсөө хийгддэггүй юм байна. Тийм учраас бид байнгын хорооны зүгээс энэ засгийн газарт танилцуул хугацаа болгоот нь ямар нэгэн дохио өгчээ бол бас зүгээр байгаа юм. За өөр нэг асуумаар юм байгаа. Одоо энэ бид нар тогтоолынхоо төслийг уул өнөөдөр баталчуул их зүгээр байгаа маа энэ он дуусгаас өмнө. Зүгээр энэ 5 дугаар заалтан дээр би бас ойлгохгүй л байна л дээ. Энэ одоо шийдвэр болвол үүрэг чиглэл болгосон шийдвэрүүд өөрөө ингээд гараад ирсэн байдаг. Гэтэл тэрнийг ойлгомжтой байх зарчимд нийцүүлэн үр дүнг бодиттой өндөглөх боломжийг хангахад анхаарч ажиллахыг ариун зай гишүүд алгацсан байна. Тэгэхээр эн чинь тэр шийдвэрийг хэмждэг болгодог хүн бид нар биш шүү дээ, тийм ээ. Цаашлын шийдвэрүүд харин хэмждэг шийдвэрүүдийг бид нар гаргаж чиглэлэх. За ариун зай гишүүний микрофоныг нэй. Харин тийм иргэдэлгүй бол яг манай ажлын хэсгийн гишүүн учраас яг бүх асуудлуудыг мэдж байгаа. Тэгээд ажлын хэсгийн хувьд ер нь одоо улсын их хурл болон байнгын хорооноос гарч байгаа бүхий л тогтоолууд төр манай л ажлын хэсэг ажиллаад авах юм уу? Энд чинь нэг удаагийн одоо энэ ажлаа хийгээл болчихгүй мó бүхий л одоо энэ хугацаанд манайх л одоо хариуцаад энэ үүрэг даалгавар хүртэл одоо оновчтой өгөхдөгд манай ажлын хэсэг анхаарах юм уу гэж гайхаж байгаа нь бол зөв өө. Тэгээд энэ дээр ч гэсэн бид нар санал нэг ер нь бүх одоо энэ ажлуудыг зөвхөн манай ажлын хэсэг хийн гэж байхгүй шүү дээ.
Манай ажлын хэсгийн үүрэг даалгавар нь юу байх вэ гэхлээр ямар ч байсан бид нар 108 одоо байнгын хорооноос өгсөн хаа байсан тэр 16 17 оноос хойш өгөгдөж байгаа ач холбогдолгүй болсон хяналтаас гаргах 108 ажлын жагсаалтыг гаргачихъя. Хүчингү болгочихъя. Тэ одоо нөгөө хяналтаас гаргачихъя. За дараагийн үлдэж байгаа 200 тэр чин за хуулийн 118 улсын их хурлын тогтоолын 42 байнгын хорооны 131 заалтын хэрэгжилтийг бол цаашид хэрэгжих боломжтой, эрчимжүүлэх шаардлагатай энэ дээр хэдүүлээ анхаарья гэдэг жагсаалтаа бол 2 дугаар хавсралтаараа баталчихъя. За тэгээд дахиад манай ажлын хэсгийн нэг одоо үлдэх даалгавар юу байх вэ гэхлээр ер нь системийн хувьд яавал илүү зохистой бэ гэдэг дүгнэлтийг бас хэдүүлээ гаргаад бусад байнгын хороо болон улсын их хурлаа ер нь танилцуулчихъя. Нөхөд минь эн чинь ийм байгаа юм байна шүү. Манай одоо байнгын хороо ингэж одоо үүнийг сангаад цэвэрлэлээ. Цаашид бол байнгын хорооны тогтоол одоо хэмжигдэхүүц байх ёстой юм байна. За тодорхой ойлгомжтой буюу одоо тодорхой ойлгомжтой байх одоо биелэгдэх боломжтой байх одоо энэ зарчимд нийцэх ёстой юм байна. Хэрэгжилт үр дүнгийн бодиттой үнэлэх боломжоор нь одоо бид нар хангах ёстой юм байна. Тэгэхээр эдгээр одоо ер нь шалгуур үзүүлэлттэй байж иж сая одоо улсын их хурлын тогтоолч байна уу, улсын их хурлын байнгын хорооны тогтоолч байна уу, тухайн одоо үүрэг даалгавар одоо өгөгдөж байгаа байгууллагуудад их ойлгомжтой одоо бас KPI гэдэг одоо сая галаа бас хэллээ шүү дээ. Одоо үүнийг одоо энэ үзүүлэлтүүдийг хангадаг байх дээр нь анхаарах ёстой юм байна. Ийм одоо схемээр байвал яадгийн гэдэг ийм л одоо санал дүгнэлт гаргая л гэж байгаа юм. Тэрнээс бүхий л одоо тогтоол дээр манай ажлын хэсэг ажиллана гэсэн үг бас огт. За баярлалаа. Иргэдлийн шүүн нэмж тодруулах уу? Болсон. За минут иргэдлийн шүүн микрофон нэ. 1 минут байгаа дээр авчихлаа. Яг тэр утгаараа бол энэ 5 дугаар заалт бол ойлгох гэж байна. Тэгэхээр энэ нэг бол жаахан найруулгын өгдөг жаахан өөрчлөгчмөр байна тийм ээ. Шийдвэр гаргахтаа гэдэг шийдвэр гаргахтаа гिच бол нөгөө шийдвэр гаргах талдаа бас нэг чиглэл болгож ийн гэж ойлгоод ингээ өөрчлөн найруулчих болж байна гэж ойлголоо. За баярлалаа.